Сайн байцгаана уу. Бүгдээрнгийнхэн саналыг сонсож тэмдэглэж авлаа. Тэгээ харьцангуй бас нэлийн одоо манай салбарын гэж би бол хийж болохоор байгаа байхгүй. Би одоо баг нэлийн олон марафонуудад гүйжсэн болохоор тамирчдыг бас бэлдэж марафонд явуулжсэн учраас тамирчин гадаад явах, тэмцээн уралдаанд явах ямар зовлон бэрхшээлтэй байдаг вэ гэдэг замыг бас нэлээд мэднэ. За та хэдийн яриануудаас би яг бодолтойгоор яг энэ миний анхаарах гэдэг хэдэн асуудлаа бас хуваалцаа. Тэгээд эндээс гарах зөвлөмждөр угаасаа ажиллана. Тэгээд хуулийн хэлэлцүүлгийг бас тодруулж тэр юмрууд бас оролцъё гэж бодож байсан угаасаа. За нэгдүгürt ингээгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон CDC-ийн зөвлөмжөөр өсвөр үеийнхэн өдөрт 60 минутаар тусгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байхгүй юу? Одоо тэр биеийн тамирын хичээлийг гэтэл манай биеийн тамирын хичээлийн цаг айгүй бага байгаа гэдэг үл ялцчихгүй үнэн. Тэгэхээр энэ дээр биеийн тамирын багш нартай ажиллах болон ер нь энийг боловсролын яамны асуудлыг бас ажил хэрэг болгоё гэж угаасаа төлөвлөж байгаа. Тэгэхээр энийг бас та хэдтэй дуулгая. За биеийн тамирын хичээлийн төрөл өөрөө айгүй хязгаарлагдмал байдаг, давтамж бас сул байгаа. Биеийн тамирын хичээлээр хүүхдүүд юу олж авах хэрэгтэй гэхээр суур хөдөлгөөн буюу мотор ур чадвар гэдэг юм байх хэрэгтэй. За кардиог бас өндөр дунд эрчимтэйгээр байх хэрэгтэй. Хүч, ясны бэхжилт энэ төр хэрэгтэй. За мөн хамтын ур чадвар, багийн соёлыг бас биеийн тамирын хичээлээр олж аваад за дээрэс нь өөрийгөө хөгжүүлэх амьдрах ур чадвартай холбоотой. За мөн гадаа буюу орон зайн баримжаа дээр суурилсан ийм төрлийн хичээлээс бүрдсэн ийм агуулгатай байх хэрэгтэй. Ингэж зөвлөлт юм байлээ. Тэгээ манад одоо орж байгаа биеийн тамирын хичээлүүдийн үнэлгээ ерөнхийдөө ямар шүү болж байна гэдэгтэр бид нар эргэж харах юм цаг бол ялцчихгүй болсон. Тэгэхээр энэ дээр яг боловсролын яамнаар очиж төвлөрөөд тэгээд энэ дээр биеийн тамирын багштай хамтарч бас ажиллая гэж ингэж бодож байгаамаа. Тэгээд та хэдийг бас тэр ажилдаа оролцуулах юм хүсэлтэй байна. За хоёрдугаарт нь би энэ Паралимпийн холбоо болон ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын асуудлаар угсаа анхаарнаа гэд ингээд төлөвлөж байгаа энэ 26 онд. Тэгэхээр энэ дээр та хэд байна тусдаа бас цаг гаргаж уулзъя гэж ингэж бодож байгаа. Энэ төр зөвхөн би биш одоо манай хорооны бас бусад гишүүд ч гэсэн хамтрах. Тэгэхээр миний хувьд бас та зарим мэдэж магадгүй би Achilles International гэдэг байгууллагыг олон жилийн өмнө үүсгэн байгуулж өөрөө бас явж исэн. Тэгээд тэн дээр маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг өөрчилдөг ийм зүйл байдаг. Марафон спорт бол за тэгээ тэрнтэй холбоотойгоор манай зарим тамирчид мөн өөр улсын тэмцээн уралдаанд ороод явдаг. Тэгээ сүүлийн үед бол энэ паралимпийн спорт дээр хаана ямар үндсийн тэмцээн болж игээр манай Ахиллесийн ногоон бодолтойгоор явж байдаг. Эндээс юу харагдчих гэхээр тамирчид аягүй дутагдaltaй байдаг. Хүн зөвхөн байгаа гэдгийг асуудлыг ойлгож байгаа. Тэгэхээр ер нь энэ одоо үйл ажиллагааны зардал, төлөвлөлт, гүйцэтгэл юу ямар вэ гэдэг дээр тусгай анхаарч уулзалт хийя. За энэ дээр та хэд манаас холбоотой байгаарэ. За дараагийнх нь асуудал бол түрүүн би бас санал нэг байна. Папакович болон Бахиджан асгалжуулагч нарын хэлсэнтэй санал нэг байна. Тэр татврын 1% асуудал чи яг ийм болчиход байгаа. Бизнесийн харилцаа шиг болчиход байгаа байхгүй юу? Тэгээ биеийн тамираар ингээд дэмжиж байгаа мөртлөө эн чинь өөрөө эргээд тухайн бизнесээс сурталчилгаа маягаар спортоо хэрэглээд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл манай компани юу гэдгийг одоо спортыг дэмжсэн гэсэн мөртлөө тэрүүгээр дамжуулж өөрсдийгөө сурталчилж байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлага гэдэг тэр филантроп гэдэг хугтгууна нийтийн биеийн тамир чиглэл рүү оруулахгүй байгаа ийм зүйл байгаа. Энэ юутай холбоотой гэхээр манай улс өөрөө иргэний нийгмийн үзэл баримтлал филантроп гэдэг асуудлаа нэг тийш нь гаргаагүй байгаа. Тийм болохоор яамдод тэр 1% дүрм журмаа цэгцтэй гаргах гад ингээ оролдоод байгаа. Тэгээд өмнө нь бид нар өнгөрсөн жил байнгын хорон дээр бас ийм уулзалт хийжсэн. Гэхдээ тэн дээр ямар уулзалт хийжсэн гэхээр топ 100 аж ахуйн нэгж байгууллагуудыг ураад 1% татврын тухай асуудлуудаар ярьж ирсэн. Тэгэхэд бид нар жилийн эцэст тайлангаа гаргаад татврынхаа тэр хөнгөлөлийг авах гэхээр ямар форматн дээр бүглэх юм, юуг нь янзлах гэдэг дээр ерөөсөө мэдээлэл нь бол эцэлэгдээгүй байна гэдэг ийм асуудал болоод дуусчихсан. Тэгээ одоо ч гэсэн энэ салбарын асуудлууд байгаа гэдгийг би мэдхийн дээр мэдж байгаа учраас энэ 1% асуудал дээр илүү бас анхаарч ажиллана гэж бодож байгаамаа. Тэгээд түүнтэй холбоотойгоор төрөөмс байгууллагын тухай хууль сайн дурын ажил, иргэний нийгмийн үзэл баримтлалыг сайн зориг гишүүн болон миний би бас боловсруулалтын ажиллах ийм зорилготой байгаас дуулгая. За тэгээд хамгийн сүүлд нь тэр шагналын асуудлыг бас хүндэжсэнийг сонссон. Шагналын асуудал дээр санал нэг байгаа. Тийм шагнал цол одоо энэ биеийн тамирын энэ цоллыг чи одоо янз бүрээр өгөөдөн гэдэг түрүү бас ярьжсэн те. Тэгэхээр энэ дээр бас санал нэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр тэр биеийн тамирын тухай одоо ярьж байгаа хуулийн дээр хамтарч бас ажилланаа. Тэгээ энэ дээр бас анхаарна гэдгээ бас дуулмаар байгаа. За хамгийн сүүлд нь манай
эрхэм хайртай гүүгчд болон алхагчд йог те. За үнэхээр одоо нийтийн биеийн тамир буюу биеийн тамирын сэтгэлийн тамиртай хамт тээж явж байгаа манай одоо төрийн бусад байгаа. Ер нь манайхан ч дандаа төрийн бусын зохион байгуулалттай байхгүй юу? Тэдээ төрийн бус мөртлөө аж ахуйн нэгжийн тооллого, татвар тайлбар өгөхлөөр аж ахуйн нэгжийн хувилбар явцдаг. Тэр энийг бид нар бас эргэж харах хэрэгтэй байгаа. Бодлогын хувьд дэмжих хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ нийтийн биеийн тамир дээр буюу гүйлтийн даруй бараг одоо 20 дэм клуб байгаа, алхалтын бас олон байгаа, бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр йог болон эдгээртэй бас тусдан дахиад тусдаа уулзалт хийж бас хилцүүлгийг бас өргөжүүлэх юм саналтай байгаа. Байнгын орны гишүүд бас уламжлаа. Тэр ийм дөрвөн асуудлыг бас дуулгая. За тэгээд энэ нөгөө одоо энд байгаа энэ хуулийн асуудлуудыг ярьж байна те 33-ын 2-ын 3 дээр жишээлбэл тэр 5 жилийн нэмэгдэл энэ төрлийн асуудлууд бас байна. За ер нь биеийн тамирын спортын тухай хуулийн 37 дугаар зөвлөл дээр биеийн тамирын спортын цахим мэдээллийн сан дэд бүтцтэй болно гэсэн байгаа байхгүй. Энэ дэд бүтц нь одоо хаана байгааг нь бас мэдэхгүй байна. Энэ хуулийн хэрэгжилтэй холбоотой асуудлыг засгийн газрын гишүүдэд асуулт тавьж тодруулъя гэсэн ийм бодолтой байна. Тэгэхээр тодруулаад за яагаад хэрэгжихгүй байгаа асуудал нь юунд байгаа гэдгийг гаргаж агаад тэгээд зарим зүйлүүдийг засахад дараагийн хуулийн хилцүүлэгтэр саналаа оруулах гэсэн ийм мэдээллүүдийг бас хуваалцах гэж байна. За тэгээд та бүхнийхээ амжилт одоо ажилтны амжилт төсөө заал дүүрэн physical age-ийн ирсэн юм шиг санагдаж байна. Тэгээд бүгдээр эрүүл үнэтэй өвлийг давцгаагаарай баярлалаа.